Шүүдэс дэмжигшил буюу экзем нь 2 хүртэлх насны хүүхдүүдийн дунд их бага янз бүрийн хэлбэрээр 40-60% нь тохиолддог. Эцэг нь харшлын өвчтэй хүүхдүүдийн 30%, их нь харшилтай хүүхдүүдийн 50% нь шүүдэс дэмжигшлээр өвчлөдөг байна. Диатез гэдэг нь өөрөө юу юм гэхээр шүүдэс дэмжигшил гэсэн үг монголоор. Энэ яаж юм гэхээр арьсан дээр тууралт гарна, тэр маань шүүстэж, дэмжигшүүлж, өрөвсүүлж гэсэн л ийм утгатай. Энэ маань яа гэхээр ямар хүүхдүүд илүү өвддөг юм гэхээр ээж нь ч юм уу, аав нь, эмээ өвөө нь аль нэгэн хүн одоо хашилтай хүн. Тэр нь зөвхөн одоо тийм одоо чихэр жимснээс болсон хашил биш. Одоо тийм амьсгалын замын төмөрийн тоос шорон ч гэдэм үү. Энэ хүнээс одоо гарсан хүүхдүүд илүү их өвдөн. За дээрэс нь хөөнг, марата, бангаар хүүхдүүд маань илүү их өвдөх гээд энэ үг. За дээрэс нь одоо нөгөө бор хоолнд эрт оруулал өвдөх гээд ингээл эрслүүд л нэмэгдээд байна. Тэгэхээр тухайн хүүхдэн төрөхдөө одоо ямар одоо ген юу аваад төрсөн тийм ээ тэрийг бид нар мэдхгүй штэ танаа хүчин тийм гэхдээ ээж аав нар өөрийгөө мэдчихвэл одоо би хашилтаа учраас миний хүүхд хашилтаа болох магадaltaа гэдэг үзнээсээ хүүхдийгээ ерөөсө гидсэн дураг байх цагаас нь ахвалал энэ хашилтаа болохгүй тулд уул нь арга хэмжээ авч болно. Жишээлбэл одоо бид нар ингэдэг штэ жирэмсэн ээжүүд одоо эхний 3 сар дээр хоолндоо маш сайн анхаардаг тийм яагаад тэгэхээр хүүхд нь дөнгөж бүрэлдэжээдэг учраас янз бүрийн эд эрхний гажиг хөгжил үүсэхгүй ч гэдэг юм. Гэтэл энэ хашилт бол яах вэ гэхээр сүүлийн 3 сар маш чухал. Одоо төрчөөд хүүхдээ хөхүүлж байгаа ээж маань одоо янз бүрийн хоолнууд идэхгүй маш их дэглэмтэй явдаг гэдэг утгаараа төрхөөсөө өмнө сайн идээд авдаг тийм. Энэ бол зөвхөн маш буруу. Сүүлийн 3 сар идэж уусан юм хашил төрүүлэх чанар ихтэй байх тусмаа хүүхд маань хашлаар өвдөх магадлал илүү ихсэн л гэсэн үг. Атопиктерматит маань яаж илэрхүү гэхлээр эхлээл хүүхд маань их одоо жинхтэй хүүхд төрж болно тий. За учиргүй ингэж хашлын тууралт гарахгүй ч гэсэн тухайн хүүхд маань их амархан нурах хандлагатай байна. Их хаагтаа байна тий. Үс хөмсөг хаагтах дуртай байна. За дээрээс нь ихлээр халан хүүхдэнд их мэдрэг. Жоохонд бол халууцаад ирэнгүүтээ хацар улаадаг ч юм уу хамгийн ихний шинж тэмдэг ингэж илэрнэ. Ингээд илэрэнгүүт бид нар одоо нөгөө хүүхдтэйг хашил төрүүлэгч биш юм хэрэглээж гэдэг юм уу ингээд нөгөө температурыг зөв зохицуулаад гэдэг юм ингээд цаашлуулахгүй байх боломжтой. Ингэж барьж авч чадахгүй бол одоо арьсан дээр нь тууралт гарч эхэлнэ. Тууралтуудын онцлог гэх юм бол хуурай суурьтай тууралт гарна. За тэгээд их болж игэл том талбай хамарсан маягтай. Ингээл ерөнхийдөө тууралт нь яах вэ гэхээр халан хүүтэнд бас мэдрэг одоо жоохон халуусаад ирэнгүүт тууралт илүү болоод ч гэх юм уу. Тэгээд энэ маань цаашлаад жаахан хүндрүүл шүүстэх ийм шинж тэмдгээр илэрнэ гэсэн. Эмчилгээ бол ерөөсөө л эмчимчиж өгсөн юм бол ерөөсөө 10-аас 20% им тос маань. Тэгэхээр хамгийн гол нь дэглэм. Нэгдүгээр нөгөө хүүхдэд хашил төрүүлэгч хоолнуудыг өгөхгүй байх нь байна. Хоёрдугаар яг гэхээр хувц сунраа маш сайн зохицуулах нь байна. Дээрээс нь дааруулахгүй, халууцуулахгүй, хөлөрөхгүй байх ёстой. За тэгээд усанд оруулахдаа одоо арьсны арчилгаа маш чухал. Арьсыг нь одоо хуурашуулаад дахин ингээл ах юм бол хуурайсан арьс маань яг захтансан арьсаа хүүхд маажин тэр маань өрөвсөн дахиад тууралт гарна гэдэг ингээд нэг юм циклд орчдөг. Тэгэхээр тэрийг таслах юм гэхээр арьс маань гоё чиглэл авах ёстой. За дээрэс нь хашлтаа хүүхдийн арчилгаа энгийн одоо хүүхдүүдийн арчилгаа хоёр бол шал өөр. Яагаад гэхээр нөгөө хүүхдийн чирэгжүүлэх бүх юм одоо болохгүй гэж хэлдэг байхгүй. Яагаад тэгэхээр хүүхд нь өөрөө онцлог өрмөц тэр бүх юмыг одоо энэ харих гэж мэдрээд тэрний эсрэг уруул үзүүлээд тэр нь өөрийгөө гэмтээгээд ингээд тууралт гараад байгаа байхгүй. Тэгэхээр одоо яадаг шар сүнд бол огт оруулж болдохгүй. За айраг самаар арчиж болдгоо. За дээрэс нь харцаанд бол дахин оруулж болдгоо гэх юм уу ийм дэглэмүүдийг тухайн хүүхдэд харж байгаа бид нар өөрсдөө одоо зөвлөдөг байгаа. Хамгийн гол нь дэглэм. За тэгээ хашил сэтэрсэн үед бол заавал дотроос эмтэй явна. Тэгэхгүй одоо бид нар ингэдэг чинь нэг толгоо өвтчүүл за тисээдэвэл одоо нөгөө толгооны өвчин арилжуул одоо им уухгүй сайн өнгөрчлөө гэд боддог тийм. Гэтэл хашил маань өөр тисэх твчих тусмаа илүү их нөгөө завиураар илэрдэг учраас хашлын одоо завиуртай бол имээ заавал. Одоо тэгээ яд эмч 5 хоног, 10 хоног, 15 хоног ер нь бол их удаан сар антраар. Тэгэхээр ингэж уугээд эмч маань өөрөө зөвлөд өгсөн л бол тэрийгээ даах хэвээр. За бид нар ингэдэгчтэй 1-2 хоног уулаа, завир нь арилжлаа. Одоо энэ нэмийг ингэж удаан уугаад яхаа арилсан юм чинь бортолчий гэд ингээд ах тусмаа нөгөө хүүхдтэй хороолоод байна. За дээрэс нь манайхан тосыг айгүйх замбраагүй эргэлдэг. Ялангуяа гармонта тоснуудыг. Тэгэхээр гармонта тос маань яадаг юм гэхээр аль болох бид нар энийг дандаа нөөцөнд байлгах гэж ирэмцдэг. Яагаад тэгэхээр дөнгөж одоо 1-2 сартаа ч гэдэг юм уу хүүхд
анх дөнгөж туулалт гэхлээр бид нар тэрийг чийгшүүлэл хахад за өөр арилах боломжтой байхад шууд л одоо хүчтэй те синуфлан комби дээр нь дорокорт шиг тийм хүчтэй даавар суртай тосноо давангууд яг үхээр нөгөө хүүхэд маань тэрэндээ тасал болчоод өөр юм хэрэглэж чадхаа болчдөг. Тэгэхээр нэгдүгээр эмчтэй эмчилгээний төвөгтөө хоёрдугаар нөгөө хүүхдээ минь арьс олон дахин гормон хэрэглээд тахлаар өөрийнхөө бүтцийг алдаад эвдээд эхэлдэг. Тэгэхээр ингээд нөгөө яваанда нөгөө арьс нь цайдаг, харалдаг ч гэдэг юм уу харагдах талаас хүртэл одоо илүү их гашнлоо ихтэй гэсэн үг. Нэгдүгээр би өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Тэрний яаж ихлээр одоо нөгөө харшлаар өвдөөгүй ч гэсэн одоо харшлаар өвдөх эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа ч гэдэг юм уу. Ингээд ирвэл нөгөө элдв тоос шорооноосоо нөгөө илүү их харшил үүсгээд байгаа урамлаасаа ч гэдэг юм аль болох хол байна. За дээрэс нь яг уу гэхээр бид нар одоо нийтээрээ яаж хамгаалж болох вэ гэхээр нөгөө ногоон байгууламжаа их болгох хэрэгтэй. Одоо ногоон байгууламж их болгоно гэхээр нөгөө баахан урамлын ашиг гэж ярьж ирсэн ногоон байгууламжаа нэмэгдүүл гэдэг байдаг нь одоо буруу юм шиг санагдаад байна. Гэтэл яг үхээр ашигтай ногоон байгууламжаа бид нэр хэсэгчих юм бол нөгөө шарилж лууланд урах талбай олохгүй. Дээрээс нөгөө шарилж луулаа айгуу сайн одоо цэвэрлж явах хэрэгтэй. Тэгээ бид нар цэвэрлэхээр бас яадгийн гэхээр нөгөө их өндөр болчихсон тий айл хэдийн намар болоод нөгөө тоосоо хаяад хүмүүсээ өвчлүүлсний дараа өндөр шарилж луулаа зулгаагаад байдаг. Гэтэл энийг яах вэ гэхээр бид нар тоосоо хаяхаас нь өмнө тий тэртээ бид нар одоо ингээд эрдэмтэд тогтоогоод өгсөн энэ ургамал 7 сар тоосоо хаяна гэсэн учраас тэрийг дөнгөж ургаж эхлэх тоосоо хаяагүй байхад нь уулна гэдээ авах хэрэгтэй байхгүй юу? Тийм. Иймэрхүү юмнуудаа бол нийтээрээ хийх хэрэгтэй. За дээрэс нь ногоон байгууламжаа хэсгээд ирэхээр мэдээж хэрэг тоосчл багасна. За дээрэс нь маш сайн нөгөө нэг чийгшил ихтэй байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Ингээд нийтээр авах арга хэмжээгээ маш сайн авах хэрэгтэй. За дээрэс нь нэгэнт бие хашлаар өвдчихсөн бол тэрний шалтгааныг тодруулна, зөв эмчлэх хэрэгтэй. Одоо идэхгүй ч гэсэн хашлаа сэдрэхгүй байх хэрэгтэй. За дээрэс нь хэрвээ бие хашлтаа бол хүүхдүүдэд хашлтаа болохгүй тулд л одоо бүр одоо хөвлөд байх цагаас нь эхлээд анхаар гэд ингээл явна да.